Мэдээллийн хөтөлбөрийн албан ёсны түнш Toshiba. Стейжинес мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээллээр үргэлжилж байна. Анхаарлаа хандуулна. Эхний мэдээлэл хүргэе. Францын төрийн тэргүүн Франсуа Олланд за холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Ангела Меркельтэй хамтран хэвлэлийн хурал хийсэн байна. Тэд Сирт гал зогсоох гэрээ хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотойгоор байр суурь илэрхийлсэн бөгөөд олон улс нэгдсэн шийдэл хүрч Сирийн нутаг дэвсгэрт гал зогсоосон нь бүс нутагт инх хамгаалан тогтохын эхлэл боллоо хэмээсэн юм а. Хамгийн гол нь гал зогсоох гэрээ хэлэлцээр байгуулагдсан Европын холбооны хэмжээнд тулгамдаад байгаа асуудал болох цагаачлалын хямралыг намжаах нөхцөл болж байгаа юм. Энэ гарцаар Европ бүсийн улсууд цагаачдыг хүлээн авах асуудал цааргалан хандах болсон бөгөөд Их Британий зүгээс Европ бүсээс гарах хүсэл гаргасан бөгөөд энэ нэг талаас цагаачдлын хямралтай холбоотой байсан юм. Балканы улсууд ч дөрвөсийг маш өндөр шалгуураар хүлээн авч ирсэн. Мөн хилийн хамгаалалтаач чангатаад байгаа. Франц улсын хувьд өөрөөсөө хөрөнгө гарган Европын холбооны хилийн хамгаалалт хяналтыг сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Герман болон Франц улсууд нэг хүсэл зорилго байр суурьтай байсаар ирсэн. Европын холбоо цагаачлалын хямралыг хэрхэн намжаах вэ гэсэн асуултанд хариулт олохоор зорж байна. Өнгөрсөн 9-р сард л гэхэд нийтдээ 30 мянган Ирак, Сирийн дөрвөсдийг хүлээн авсан байна. Бидний боломж чадамж хувимэгдэж байна. Мэдээж чадах бүхнээ хийхийг зорих болно. Балканы улсууд дөрвөсдийг хүлээн авах шалгуураа өндөрсгөж нэг өдөрт хилээрээ нэвтрүүлэх цагаачдын тоог хязгаарлан тогтоосон юм. Үүнээс үүдэн Балканы улсууд руу нэвтрэх цагаачдын тоо эрс цөөрөд байгаа юм а. Дөрвөс эдгээр улсуудаар дамжин цааш Европ бүс рүү нэвтэрдэг учраас хүндхэн байдал ороод байна. Одоогийн байдлаар хэдэн мянган цагаач иргэн Македоны хилийн орчимд суурьшиж хил нэвтрэх өдрөө найдлах тавин хүлээж байна. Македонд хэлдэг грек Домени тусган хилийн бүстэй онц байдал тогтоож харуул хамгаалтыг нэмэгдүүлээд байгаа юм. За учир нь уурлаж бухимдсан дөрвөсөд ойр орхон эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Балканы улсууд хилийн хааснаас өөдөн грек Македоны хил хоорондын бүсэд хүн амын хит төвлөрөл үүсч бараг дөрвөсцийн хуаран босоод байгаа юм а. Бичиг баримтан дээр харт хамгад даруулсан цагаач иргэд буцах ямар ч сонирхолгүй байгаа учраас дэвчээртэйгээр хүлээж байна. Одоогоор яг ийм байдалтайгаар хоёр улсын хилийн дунд аж төрж байгаа иргэдийн тоо 14 мянгад хүрээд байгаа юм. Дараагийн мэдээлэл хүргэе. Нэгдсэн улсын байгууллага тэргүүтээ олон улс хойцлонгосын эсрэг чанд хатуу хориг тавьж цөмийн зэвсэг туршихаа зогсоохыг шаардаж байгаа юм а. Он гарсаар ус зүрхчийн бөмбөг туршиж үүнийхээ дараахан хоолын тусгалт пуужингийн туршилт явуулсан хойцлонгосын олон улс дэлхийн дахины хамгааллын байдалд занал хийлж өн хэмээн үзэж байна. Тэгвэл хойцлонгосын тал олон улсын хоргийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Японы тэнгисийн зүг ойрын тусгалт пуужин харавсан юм. Улмаар бүгд найрамдах харьцсан Солонгос ард улсын залуу удирдагч байлдааны бэлэн байдалд шилжих тушаал гаргаж өдгөө тус улсын цэрэг айрам өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ талаар хойцлонгосын төрийн мэдхийн төвлөвийг өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн бөгөөд олон улсын хориг арга хэмжээ цөмийн хөтөлбөрийг зогсоож чадахгүй болохыг мэдэгдсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн гаргасан шийдвэрийг манай улсын эсрэг өдөөн хатгалаг хэмээн үзэж байна. Бүгд найрамдах ардчсан Солонгос ард улс бол бие даасан тусгаар улс. Харин нэгдсэн үндэсний байгууллагын шийдвэр тусгаар байдлыг маань үл хүндэтгэж байна. Бид Америк нэгдсэн улс болон Америк нэгдсэн улсыг аярдан дагалдагчдын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авах болно. Манай улсын оршин тогтнох эрхийг уландаа гიშгэхийг дэвчихгүй. Хойцлонгосын залуу удирдагч шаардлага гарвал цөмийн зэвсгэж ашиглах тушаал гаргасан нь олон улсын дургуутс бухимдлыг төрүүлж байна. Улмаар холын тусгалт пуужингийн системээ өнгөрсөн баасан гарагт идэвхжүүлсэн бөгөөд тус системийг идэвхжүүлэх үйл явцтай Ким Чен Ун биечлэн танилцсан байна. Энэ талаарх сурвалжлагыг хойцлонгосын төв телевиз үзүүлсэн юм. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл энэ сарын 2-ны өдөр Умарслонгосын эсрэг чангатгсан нэмэлт хориг тавьсан нь ийхүү хойцлонгосын эрх баригчдыг бухимдуулаад байна. Тиймээс аюулгүй зөвлөлийн шийдвэр гарсны дараахан хойцлонгос Японы тэнгисийн зүгт пуужин харавж байлдааны бэлэн байдал чилдснээ зарласан юм. Тэгэхээр Умарслонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд тус улс руу нийлүүлэгдэх бараг бүхэл төрлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зогсоож байгаа бөгөөд хойцлонгосыг эдийн засгийн хувьд туйлдуулахаар зорж байна. Мөн тус улс руу илгээж ирсэн хүмүүлийн тусламжийг зогсоосон.
Тэгвэл нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн баталсан шинэ хоргийн дагуу Филиппиний иргэн дагуу байршиж байсан хойслонгосын хөлөг онгоцыг хураасан байна. Тээврийн зориулалт бүхий жинтийн хөлгийг саатуулсан бөгөөд тус хөлөг өөртөө ачиж явсан байна. Мөн хөлгийн багийн 21 хүнийг нутаг буцаасан талаар Филиппиний албаныхан мэдээллээ. Дараагийн мэдээллийг танилцуулъя. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээ өрсөлдөж байгаа Дональд Трампын нэр хүнд ард иргэдийн дунд нэлээд сайн байгаа бөгөөд анхаарчны санал хураалтанд 7 мужид ялалт байгуулсан амжилттайгаар оролцсон юм. Түүний боловсруулсан мөрийн хөтөлбөр бусад нэр дэвшигчдийнхээс нэлээд өвөрмөц байгаа юм. Бусад улс төрчдийн хүндэж байгаагүй эсвэл хөндөхөөс зүрхшээж ирсэн асуудлыг Трамп барьж авахсан юм а. Тэгвэл Дональд Трамп саяхан эрүү шүүлтийн эсрэг хуулинд өөрчлөлт оруулах санал гаргалаа. Тэрээр с жигнээс байцаалт авах үйл явцыг нарийн зогсон хуульд өөрчлөлт оруулж тодорхой нөхцөлд тодорхой зорилгоор албадан мэдүүлэг авах боломжийг нээхэн зүйтэй хэмээн үзэж байна. Гэвч иймэрхүү асуудал хүндэж олонний дэмжлэгийг хүлээхээр зорж байгаа Трампыг буруутгах улс төрчид цөөнгүй байгаа юм а. Бидний хүрэх дараагийн мэдээлэл дэлхийн кино ертөнцтэй холбогдож байна. Саяхнаас нээлттэй хийсэн Zootopia анимашн хүүхэлдэйн кино дэлхийн одыг нэг дор цуглуулсан бүтээл болсон байна. Энэхүү киноны дуу оруулалтыг алдартай дуучид болон жүжигчид хийсэн байна. Дуучин Шакира болон жүжигчин Jennifer Goodwin-аар энэхүү бүтээлийн гол дүрүүдэд дуу оруулсан юм а. Энэ сарын 4-ний өдрөөс нээлттэй хийсэн тус бүтээл компьютер графикийн өнөөгийн хүчин төвчнийг харуулснараа онцлогтой болсон юм. Zootopia киноны уран бүтээлч зураглан үзүүлэлт хамгийн төвөгтэй байдаг амьтдын үс арсны хөдөлгөөнийг яг л бодит мэтээр дүрсэлж чаджээ. Zootopia дуу оруулах үнэхээр гайхалтай байлаа. Миний дуу оруулсан бүтээлийг хүү маань үзээд үнэхээр их баярлсан. Disney бүтээлүүд хамгийн гайхалтай бөгөөд хамгийн урт настай байдаг шүү дээ. Хизээч үзсэн үргэлжил төгс төгөлдрийн илэрхийлэл болдог. Миний хүүхдийн хүүхд ч энэ бүтээлийг үзээд л сухах. Хэдэн үеэрээ харж шимтэх бүтээл болсон гэж бодож байгаа. Zootopia, billing it as one of the greatest Disney movies ever. Are these guys? The most feared crime boss in town, Mr. CGNS мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээллийг хүргэлээ. Анхаарал хандуулан бидэнтэй хамт байсан баярлалаа. Хөтөлбөр үргэлжлээ.